Энд бид объект хандлагад програмчлалт удамшлын харьцааг судлан удамшил нь өмнө үүссэн классын шинж чанар функцүүдийг авч шинэ классыг хурдан найдвартай үүсгэх боломжийг олгодог extends super overriding protected final abstract ойлголтуудыг авч үзнэ. Удамшил нь нэг класс өөр классаас шинж чанар болон үйлдэлүүдийг өвлөн авах явдал юм. Их класс нь үндсэн шинж чанарыг агуулж, хүү класс түүнийг өвлөн авч нэмэлт онцлогтой болдог. Жишээ нь car бол vehicle гэсэн холбоос. Java зөвхөн нэг классаас extends ашиглан удамшина. Нийлмэл удамшлыг интерфейсээр хэрэгжүүлдэг. Энэ нь кодын зохион байгуулалтыг хялбар, найдвартай болгодог. Extends түлхүүр үгээр хүү класс их классыг өвлөн авна. Super нь их классын функц эсвэл байгуулагчийг дуудана. Жишээ кодонд car class vehicle-ийн шинж чанарыг өвлөн honk функцийг дуудана. Хүү класс их классын функцийг override хийж шинэ хэрэгжилт үзүүлнэ. Super show нь их функцийг дуудана. Жишээ кодонд movie class видеоийн show функцийг өөрчилнө. Protected хандлт нь зөвхөн өөрийн класс болон удамшсан хүү классуудад хандна. Public нь бүгдэд, private нь зөвхөн класс дотор хандна. Protected нь удамшлын хүрээнд хязгаарлагдмал хандлтыг өгдөг. Final функцийг override хийж болохгүй. Final классыг удамшуулж болохгүй. Энэ нь кодын тогтвортой байдлыг хангадаг. Abstract класс нь бүрэн бус, хийсвэр функц агуулна. Хүү класс нь abstract функцүүдийг хэрэгжүүлэх ёстой. Жишээ кодонд point class shaping гэд name функцийг хэрэгжүүлнэ. Extends нь удамшлыг super нь их класс руу хандлтыг хангадаг. Override нь их функцийг өөрчилнө. Protected final abstract нь кодыг найдвартай, логик бүтцтэй болгодог.